Hulk Sequence, Lilo and Stitch box office-ийг тэргүүлж байна. Street Fighter-ийн бүрэн хэмжээний кино. Doctor Doom юу нууж байна вэ? Мөн тэгээд Harry Potter-ийн Theodore-ийн cast. Salute Bros. Бидний шинээр гаргаж байгаа кино том тавтаа мөрлөнө. Чи сонсоход бэлнэ үү? Харт Mr. Potter, Miss Granger болон Mr. Weasley бид нэр та нарыг Hogwarts сургуульд орсныг тохиолдуулан хүлээж авахд бэлэн байна. Танилццгаа Dominic McLaughlin Harry Potter-ийн дүрт, Arabella Stanton Hermione Granger-ийн дүрт, ба Alistair Stout Ron Weasley-ийн дүрт. Энэ гурван хүүхдийг олохын тулд 32 мянган хүүхдийг пробонд оруулсан. Зохион байгуулагчид 2024 оны намар кастинг хийж тус хүүхдүүд нь 9-өөс 11 насны хооронд англи юм уу ирланд төрхтэй байх шаардлагатай байсан юм. Энэ J.K. Rowling-ийн тавьсан шаардлага байсан бөгөөд хүүхдүүд кастингт орохын тулд 2 бичлэг явуулсны нэг нь камерын өмнө түүх юм уу шүлэг ярих шаардлагатай байсан бол хоёр дахь нь өөрийнх нь тухай эсвэл өөрийн нандин хүн аль эсвэл тэжээвэр амьтны тухай бичлэг хийж явуулах байсан юм. Тэгэд хүүхдүүд заавал жүжигчин хийсэн туршлагатай байх шаардлагагүй байсан. Harry-гийн дүрт тоглож байгаа хүүхд Grow гээд тун удахгүй гарах кинонд туслах дүрийг Nick Frost-тай цуг хамт тоглосон. Харин Nick Frost Rubeus Hagrid-ийн дүрт тоглоно. Бас Gift гээд Шотланд кинонд тоглосон юм байна лээ. Харин Arabella Stanton бол зөвхөн Matilda гэдэг хүүхдийн театрын жүжигтэл тоглож үзсэн туршлагатай. Harry Hermione хоёр ямар нэгэн юмд тоглоод үтсэн бол шинэ Ron буюу Alistair Stout зөвхөн төмсний рекламад л тоглож үтсэн. Potato. Ер нь бол кастинг яг дөрөө олсон гэж хэлэхэд болно. Сануулж хэлэхэд олон ангидын шоураннераар Succession гэдэг олон ангидын продюсер хийсэн туршлагатай Francesca Gardner байгаа. Харин найруулагчаар Mark Mylod гэдэг HBO-гийн шилдэгүүдэд ажилласан туршлагатай жишээ нь Game of Thrones, Last of Us тэгээ Succession дээр мөн ажилласан найруулагч байгаа юм аа. Бусад дүр тоглож байгаа жүжигчдийг дуртахад John Lithgow, Janet McTeer, Nick Frost, Papa Iseedo, Paul Whitehouse, Luke Talon эхний сизонд гол дайсан болох гэж байгаа юм. Professor Quirrell-ийн дүр. Харин зураг авалтын хувьд энэ 100 эхлэн биднийг маш том хэмжээний бүтээл хүлээж байна. Яг тэгвэл Warner Bros. Company сериал зориулж бүтэн хот байгуулсан бүр жүжигчдэд зориулсан сургууль бүтээх гэж байгаа сургатай. Нэр киноны зөвлөлөөр Malfoy буюу бидний мэдэх Potter-ийн Tom Felton жүжигчин нэгдсэн бөгөөд фэнүүд Lucius Malfoy-ийн дүрт тоглож магадгүй гэж таамаглаад байгаа юм. Scared Potter. Warner Bros 8 жилийн турш Potter-ыг хийсэн болохоор маш сайн төлөвлөгөөтэй хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Амьд зураг авалтын гайхамшгүй эсвэл хаваад ирсэн харь гаригийн өхөрт мэднэ. Тийм ээ. Mission Impossible болон Lilo and Stitch box office-ийн өрсөлдөөн явагцаар байна. Хоёр кино маань Америкийн Memorial Day буюу цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэх өдөр нээлттэй хийсэн болооч тэрөө ашиг орлого тун дажгүй болоод өнгөрсөн. Lilo and Stitch-ийн remake нээлттэй хийсэн 7 хоногт $361 сая олоод төсвөөс гарсан $100 сая аль хэдийн олсон. Шинэ компьютероор хийсэн Stitch маань өмнөх анимашн дүрээсээ ашиг орлогоороо гүйцсэн үр дүн үзүүлээд байгаа билээ. Let's go get this money. Их хөлбөрийн маань 2002 онд олсон бүтэн ашиг орлого нь ердөө $273 сая. Гэхдээ үнэндээ Америкийн нэгдсэн улсын инфляцийг харгалзан үзэх юм бол их хөлбөр маань одоо үед $485 сая олох боломжтой. Гэхдээ угаасаа энэ тоогч гүцэх баг. За яах вэ? Бүгдээрээ л тэгж байгаа шүү дээ адилхан тэгэл. Одоогоор Lilo and Stitch Disney-ийн бүх кино ремейкүүдээс илүү амжилттай бокс офисыг эхлүүлсэн байна. Ялангуяа сүүлийн үед гарсан төмснүүдийг бол олд авсан. Энэ талаар ярьж байгааг мэдчихэв үстэй. Weird. Харин Mission Impossible Final Reckoning-ийн хувьд бол $206 сая болоод байгаа. Ер нь бол түүхэнд их хамгийн амжилттай эхлүүлж байгаа ангин юм байна лээ. Гэхдээ Круз ах баяраа тэмдэглэхэд арай л эрт байгаа болов. Яасан миний охин? Яасан бэ? Яасан бэ? Тийм учраас Ethan Hunt сүүлийн тооцоогоо $800 сая олж иж зардлаа нөхөн гэсэн үг. Memorial Day box office-ыг бүүсгэлсэн бол харин олон ангит киноны ашиг орлого унссан байна. HBO стриминг дээр The Last of Us зурлалын төгсгөлийн ангийг эхний өдөр ердөө 3,700,000 хүн үзсэн.
Эхний улирлын сүүлийн ангитай харьцуулбал тухайн үед 8 сая 200 мянган хүн үзсэн байдаг. Бүр 2 дугаар улирлын эхний ангийг 5 сая 300 мянган хүн л үзсэн. Ер нь бол 2 дугаар си즌 хүмүүст таалагдахгүй байгаа гэж хэлж болно. IMDb рейтингээр ч харж болно. Хүмүүс Bella Ramsey-ийн тоглолтод маш сэтгэл дундуур байгаа. Дээр нь маш сул зохиол, маш муу төгсгөл байсан гэж үзээд байгаа. 2 дугаар улирлын чанар бас муу байх шиг санагдсан. Тийм болохоор хүмүүс өргөжлүүлэн үзэх сонирхолтой байгаа. Гэхдээ HBO үүнээс үл хамааран цувралыг ахаад 2 си즌 сонгосон байна. Гэхдээ л хүмүүсийн сонирхол буурахгүй үзэх л болно. Учир нь аим шиг трейлер жанр бол өөрөө популяр. Тийм ч учраас яг одоо хүмүүс Final Destination Bloodlines-ыг маш сайн үзэж байгаа сурагтай. Нийт бүх ангийнхаа рекордыг даваад одоогоор ашиг орлого нь $187 сая болоод байгаа билээ. За, супер кинонуудын хувьд Thunderbolts шинэ Avengers одоогоор $357 сая болсон байна. Энэ бол сүрэл. Учир нь Marvel-ын амжилтгүй болсон Eternals хүртэл илүү ашиг орлоготой байсан. Тодруулбал $402 сая. Тийм болохоор Marvel студийн ганц гол найдвар нь Avengers Doomsday болоод байгаа юм аа. Уг кинон cinematography-ийн түүхэнд хамгийн том бүтээл болно гэдгийг амлаад байгаа. I believe we did. 2026 оны 5 дугаар сард нээлттэй хийж амжихгүй гэдгээ жилийн өмнөөс сая зарласан. Тиймээс бид нар Avengers Doomsday-г 2026 оны 12 дугаар сарын 18-нд цус сард дөхүүлээд үзэх юм байна. Гэхдээ яагаад гэдгийг мэдж байгаа вэ? Oh shit. Marvel зүгээр Barbenheimer хийх гээд байгаа юм болов. Яг давхцсан өдөр Warner Bros ямар нэгэн том хэмжээний кино гаргах гээд байгаа юм шиг байна лээ. Хүмүүс бол дүүн 3 байх магадaltaй гэж үзээд байгаа юм. Гэхдээ бараг үгүй бах. Яагаад гэвэл Danny Villeneuve sci-fi киногоо Doomsday-тэй нэг өдөр нэгт арай бэлэмшүү баг. Тиймээс Secret Wars ч мөн адил нээлттэй хийх өдрөө хойшлуулсан бөгөөд 2027 оны 12 дугаар сарын 17-нд болгосон. Нээрээ Spider-Man-ийн шинэ ангийг хүмүүс Avengers 5-6 дугаар ангийн гол гүүрнэ гэж үзээд байсан. Гэвч Spider-Man Brand New Day Doomsday-ийн өмнө гарахаар болж өөрчлөгдснөөр шинэ нөхөрсөг хөрш маань Multiverse Epic кино биш байх болно гэж The Comic Circus-с мэдээлсэн. Хүн алзын шинэ анги нь Avengers-тэй шууд холбоотой биш, өөрийн гэсэн түүх зохиож гаргах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Тэгэхээр Doomsday-ийн өмнө ч болсон явдал байж магадгүй, дараах үйл явдалч болж магадгүй. Киноны эргэн тойронд янз бүрийн шүүм явагдаж байгаа. Жишээ нь Peter Punisher 2 нэгдэх болно. Зарим нь Michael Mando буюу The Amazing Spider-Man дээр Scorpion-ы дүрээр хальт гарсан жүжигчин мөн хилэнцгийн дүрээр студиудтэй хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлэлээд байна. Бас Harris Dickinson гэж жүжигчинтэй дүр төрхөөрөө төстэй хүн хайж байна гэж ярьж байгаа. Магадгүй биднийг тунд ажгүй Harry Osborn хүлээж байгаа. Гэхдээ хамгийн том зурхал бол Avengers-ийн нэг болох Hulk орж ирэх болно. Тэгээ зүгээр нэг камео биш, байнгын байх дүрээр зарим хүмүүс бүр Brand New Day-ийн гол дайсан байх магадaltaй гэж бодож байгаа. Тэгээ зөвхөн Hulk-д зориулж сараас их хугацааг зураг авалтанд өргөх тухай мэдээлэлд байгаа юм. Тэгээд Нью Йоркийн гудамжинд авах юм байлээ. Хамгийн сонирхолтой нь Peter Hulk 2-ын талаа яагаад болно гэхээр нэг бол Peter галзуурна, нэг бол Hulk Bruce Banner-ийн биеийг бүтэн өдөртнө. Тэгээд World War Hulk комик номны эхлэлийг тавина гэсэн үг. Хэрвээ энэ тулааны гол хэрэгт нь Peter байх юм бол магадгүй түүний оюун ухаанаар бидний мэдих хар өнгөтэй нэгэн танил өдөртнө гэсэн үг. We are Venom. No Way Home-ийн төгсгөлдөр гардаг хэсгийг санаж байгаа үстэй. За дараагийн мэдээлэл. Шинэ Avengers-аас гадна Sam Wilson-ы баг ямар баатруудаас бүрдэх тухай байгаа юм. Mystic Cap-ийн багт Captain Marvel болон Wong, Shang-Chi, She-Hulk, тэгээд Bruce Banner. Тэднэрт Thunderbolts, Fantastic Four-той нэгдэж Doctor Doom-ыг зогсоох болно гэж бодож байгаа юм. Тэгээд Doctor Doom-ийн багт болохоор бидний мэдих баатрууд нэг баг болно гэсэн мэдээлэл байгаа. Тэр нь фэн хүмүүсийн таамаглаж болох Dark Avengers гарч ирнэ гэж бодож байгаа. Doctor Doom өөрөө Dark Universal гэдэг комикноос inspired авсан гэсэн. Дотоод ажилтнуудын мэдээлж байгаагаар Doctor Doom-ийн царай нь битүү сорив болцсон эвгүй байх болно гэж зурхалт хараад байгаа. Тийм ч учраас маск зүүх баг. You wanna know how I got these scars? Зураг авалтан дээр хоёр мутант гарч ирнэ гэж таамаглаж байгаа. Нэг нь бол Deadpool, нөгөөх нь Domino.
Хэрэгэлцээгүй бид нар Чалчаа мутантыг дэлгэцэн дээр харах юм байна. Райан Рейнольдс угаасаа дөрөв өхүүлэх гэж байсан тухай ярьсан. Гэвч Disney тэгүүлээгүй. Ирээдүйд угаасаа ашиглах бодолтой байгаа учраас. За одоо шинэ DC-гийн талаар миний бүр амар удаан хүлээсэн Superman 11 сард нээлттэй их гэж. Мерчийн рекламны байгууллагаас Superman-ийн насны хязгаарлалт PG-13 болно гэж мэдээлсэн. Тэгээд саяхан James Gunn бүтэн пост продакшны ажил дууссан гэж пост оруулсан байна шүү. Сануулж хэлэхэд Superman бол анхны хүүхдүүд найдвар төрүүлж исэн суперхиро юм. Одоо баг зэрэг хүлээх л үлдлээ. Rated PG-13, only in theaters July 11th. За тоглоомны ремейкний хувьд бидний мэдэх домогт Legendary Studio нь Street Fighter тоглоомны кино ремейкийг хийх гэж байгаа юм байна. Тэгээд одоо жүжигчдийн кастинг Andrew Coetzee, Noah Centineo, Roman Reigns тэгээд Jason Momoaтай ярилцлага хийж байгаа гэсэн. Legendary-гийнх нь өөрсдийн гаргасан Minecraft-ийн амжилтанд сэтгэл хангалуун байгаа болтой. Харин бид нар бол It's going to be legend. Wait for it. No, I won't wait for it. Neither should little baby Marvin. So maybe it's better if you two just die right now. Gary. байх болно гэдэгт найдаж ин guys. Дэлхийн паркатанд шинээр нээлттэй хийсэн боевик Karate Kid Legends нэгэн кунфу хийдэг залуу Нью-Йорк руу нүүж ирээд өмнөх ангиудын мастер болох Mr. Hana болон Daniela LaRussa-гийн доор бэлтгэгдэх болно. Lilo and Stitch fantastic comedy drama нь харгэргээс ирсэн амтан Хавай арал дээр жоохон охиноос гэр бүл гэж юу байдаг талаар мэдэх болно. Австрал хоррор кино болох Bring Her Back кинон ах トゥ хоёр үргэж авсан ээжийнхээ гэрлүү нүүж ирээд бодлого ээжигээ нэг л даарах байгааг илрүүлнэ. Кинотеатраар гарч буй Монгол кино. Сингтөрч найруулагчийн бүтээл Чимээгүй хотын жолооч. Мигмар гих залуу 14 жилийн турш шоронд хоригдсон гарч ирээд оршуулгын жолооч болсноор үйл явдал үргэлжилнэ. Альбанга кино нь их үрс болон энэрхүйн тухай өгүүлэх юм байна лээ. Онлайнаар үзэх боломжтой шинэ кино нь HBO Max дээр Succession-ы уран бүтээлчдийн гаргаж байгаа шинэ олон ангит кино болох Mountainhead. Экономийн хямралд орсон 4 саятан залуус ууланд амьдрахаар болоод өрнүүлэх драм. Мөн HBO Max дээр Sex and the City-гийн үргэлжлэл And Just Like That бидний мэдэх хуучин найзууд маань шинэ амьдралынхаа сорилттой нүүр тулах болно. Мөн Adult Swim-ээр Rick and Morty-гийн 8 дугаар улирал ихэлсэн байна. Netflix-ийн шинэ трейлер болох Deadpool гараад ирсэн байна. Нэгэн мөрдөгч илрээгүй хэрэгүүд дээр ахлахаар ажиллахаар болно. Сансуулаа гэдэг нэг ангит Монгол кино нь эцхэн сансуулаа охин ба түүний аавынхын дурлалт бүсгүй 3-ын адал явдал нандин харилцааг харуулах болно. За guys, ингээд болоо. Subscribe болон лайка дарахаа бити мартаарай. Донгууд дуусах болоогүй бид дөнгөж эхэлж байна.